Сайн байцгаана уу сонсогчдоо. Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Talk подкастын 3 дугаар улирлын 2 дугаар дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт маань төгсөх курсын оюутан Дэрэм оролцож байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За. Ойр хичээл ном сайн уу? Юу хийж байна? За, хичээл ном бол маш сайн байгаа. За, ер нь төгсөж байгаа учраас нөгөө дипломын ажлаа бичих ажилдаа орсон байна. Редакцийнхаа ажилдаа байгаа. За, тэгэл ер нь бас бус юм байна. Ер нь бол завтай бас биш шүү. Зөв. Өнөөдөр бас нэрээ зэргийн баяр тохиож байгаа. Ангийнхаа өгүүдийг баярлуулсан уу? 8-нд бас яаж баярлав? За яг уг нь бол хариутай бол бариутай гэдэг чих муухай л да. Гэхдээ 8-нд биднэрт бүр ингээд мэдч хүргээг юм да. 6-гийн 6 охинтой тийм ээ ингээд 2 залуу ээжээж ерөөсөө ингээд мэд хүргээгүй. 7-гийн 7 охинтой бүр тэгээд 7 охин дайж ингээд те групп дээрээ сайхан мэд түргээд ингээд нэг амархан штэ бид нар ч хитгээ өвдсөн байсан бол уг нь болох байлаа. Тэгтээ мэд ч хүргээгүй. Тэгээд 2 залуудаа бол мэд түргээд л өнгөрөх бах та гэж бодож байна. Юу тарин түүнийгээ хураана гихчл болсон байж штэ тий. За дипломын ажил бичиж байгаа юу? Төгсөх гэж байна. Бичиж байгаа. За тэгэхээр хоёлаа яриагаа нэгдүгээр курсээс нь эхлэж явъя гэж бодож байна. Өнөөдрийн подкастт юу Дэрэм гэдэг хүн оюутан байх цаг хугацаанд яг ямар хүн байсан юм бэ гэдгээ өөрөө дараа нь сонсоод мэдвэл гоё ах гэж бодсон. Тийм учраас яг ийм өнөөдрийн подкаст маань Дэрэм гэдэг хүний оюутан насны тэмдэглэл маягаар яваасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд эхний асуулт маань багада ямар мэрэгчлээ хүн болохыг хүсдэг байсан бэ? Айгүй олон штэ. Яг нөгөө нийтлэг хүмүүсийн хэлгээр бол ингээл хараад би одоо эмч болно, цагтаа болно гэл те. Яг л нэг юм хитгэн л мэрэгжил байсан юм шиг л надад санагддаг байлаа л да. Эмч, багш, цагтаа. За тэгээ жүжигчин, дуучин, бүжигчин гэсэн нэг юм 5-6хан мэрэгжил байдаг юм шиг би сандаг байлаа угаасаа. Тэгэл энэ дундаас ингээд би нэлээд дуулдаг охин байсны хувьд дээрэс нь намайг их авьяастай гэж үнэлдэг байсны хувьд би их дуучин болно гэж боддог байсан. Тэгээд ер нь л угаасаа ингээд томрох тусам урлагаас бол угаасаа нэг юм би нэг хол зөрөхгүй байх би угаасаа урлаг руу л төхөн гэсэн бодолтой байдаг байлаа л да. Тэгсэн тий одоо ингэ сэтгүүлч болохын даваан дээр одоо ингэ төгсгөө хийж байна. За тэгвэл сэтгүүлч гэдэг мэрэгчлээ яг хэддээдээ гаргаж исэн бэ? 17 настай да. 17 нас гэдэг чинь юу л дээ 18 хүрээгүй нэг яг өмнөх нь аахгүй юу. Тэгээд 18 гэдэг чинь юу баха тий? Тийм зөв. Би нөгөө нэг 17 таа гэдэг нь юу баахгүй юу? Яэш мэш сонгон монгоно ингээ бэлтэж байгаа л нилийн тийм нөгөө нэг ангийнхныгаа айгу муухай зан гаргаад байгаа эсвэл багштай муухай хандаад байгаа. Тэгээ коридор хүртэл ингээд менежер нэг бусрагчийг ингээд чи яагаа ингэж байгаа ингээд мөрлөө алхтаад ингээд босч явахыг би ингээд бүр төвчихгүй. Тэгээ ингээд үнэхээр төвчдгүү хөхтэйсэн байхгүй. Тэгээ хараад ингээд муухай санагдал. Шудрагсны төлөө тэмцмээр шүү дээ тий. Тэгээ ингээд ямар нэгэн байдлаар энэ тэмцэж болт юм болов уу? Нэг үгээ хэлж болт юм болов уу? Би одоо би захирлын өрөөр алхаад очиод би нэг хэлж болох юм болов уу? Гэж амар боддог байсан хөхт. Тэгсэн чинь ингээ нилээн хараадсан чи сэтгүүлчийг нөгөө ганцхан тариу дотор л боддог байсан. Зүгээр л мэдээ тайлбарладаг, зургатаар гардаг хүний сэтгүүлч гэдэг юм байна гэж ойлгодог байсан. Тэгсэн бүр зөндөө олон хэлбэрээр зөндөө олон одоо янзаар те одоо альва нэг зүйлийг илэрхийлэх, альва нэг зүйлийн төлөө тэмцэх, асуудал шийдлийг ингэж олох тийм боломж байдгийг би ингээд судалж байгаад мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь ойр тойрныхондоо ингээд зүгээр хальтмалт ингээд хэлж үзсэн чинь ер нь тийм муугүй санагдсан. Тэгээ надад хэлж гэн гэдэг маань багш нартаа бас хэлж гэн гэдэг маань бас нөгөө нэг тэдний яг юу гэж харж байна. Бүр тэрүү гэд нэг юм зөрүүтэй санагдахгүй л байвал надаа сэтгэлд айгүй гоё санагдах юм шиг санагдаад. Тэгэл ингээл багш нараас асуухад ер нь л гоё нааш тоглож яваадсэн шүү. Тэгээд Ешхгийнхөө 7 хоногийн өмнө шахууныг солилцох гэж үзсэн. Нэг найруулагч болчмоор юм шиг нэг найруулагчийг сонирхдаг байсан. Тэгсэн чинь тэгээд Ешх өгснийхаа дараа тэгээд миний хүссэн сургуулиас нь л та хүмүүнлэг угаасаа. Тэгээ над руу залгаж ялж яхад нь би ингээ годомж нэг орилж исэн сандаг байхгүй. Yes гэд. Ямар бүр тэгэл хүмүүнлэгт орсон гэдэг чинь би сэтгүүл зөөрөө нь л орно гээл тэгэл орсон доо. Яг юм дотоод хүнээрээ одоо сонгуулсан мэрэгчлээ хана шүү дээ. Тэгэхээр маш их үнэтэй.
Тэгвэл тэгж их хүсч, тэгж их баярлаж орсон их сургуулийн эхний өдрөө одоо ингээд эргээ санавал ямар амар хэцүүс. Би шууд байлээ гэж бодсон. Тийм үү? Тий. Надад үнэхээр сонирхолтой байсан. Одоо бодгоч гэсэн айгуу тийм сонирхмаар санагдаад байдаг шүү дээ. Шууд чиглүүлэх сургалтын дээрээс одоо би чинь ангиасаа ганцаархан орон нутгийн хүүхдэлээ л та. Тэгээд чиглүүлэх сургалтандаа суучаад ангийнхантайгаа бүгднгээ нэг нэгээрээ бас танилцаад дуртай юм хэлээ. Дагийн өгш ингээд уртгийн юм ярьж байхад нь ямар лаг багштай юм бэ? Ямар лаг хүүхдүүдтэй юм бэ? Тэг бүх юм л лаг санагдал. Их сургууль чи юм байдаг юм уу? Тэг анги нь юм байдаг юм, хаалга нь юм байдаг юм уу гэж бүх юмыг бодож байгаад тэр чиглүүлэх сургалт нэг удахгүй гэсэн учраас намайг ээж дүү хоёр маань намайг сургуулийн гадаа хүлээгээс сууж ирсэн. Ийм нөгөө нэг сургууль хажуутлын юм суудаг хэсэг дээр. Тэгээд тэгж яхад бушуухан л тэр хоёр лугаал юммаар санагдал. Бушуухан л гараад агаар амьсгалмаар санагдаад нэг тийм эвгүй байсан. Тэгэл гараад очиод намайг шууд ээж бол шууд намайг яаж байгаа байхгүй. Шууд нэвтэлж байгаа байхгүй хараал. Яагаад ган чи? Яагаад чи шантархаад байгаа юм? Яагаад ган чи анхны хичээлээс суугаагүй ээж гэл. Тэгэл хамгийн ихний өдрөө хорооллоос ингээл хичээл дээр ингээд хамаг байдагаараа гойж ирээл те хамаг байдагаараа ингээл гоёол өөртөө ингээл зориулаад нөгөө шинэ хамаг хувцас өмсөлтөө ингээ ирэхэд би хаан ч өрөөг байхгүй юу хүмүүнлэгчүүдийн бүр хаан ч өрөөг. Яг нөгөө нэг хүмүүнлэг хөөрхөн охтуудаараа алдартай хөөрхөн охтууд гэд би тэрийг бол угаасаа нэлээд сонссон. Тэгээд хаан ч өрөхгүй байсан болохоор тэрэнд бас ингээ шантраад. Тэгээ хичээл мчээл ингээл орсон чи ингээл бүх хүүхдэл надаас илүү ухаантай, бүх хүүхдэл надаас илүү сэргэлэн, нөгөө жинхэнэ нөгөө нэг угаасаа ингээд арай амбицтай, амны фигүртэй нь би хоол явна гэж боддог байхгүй юу. Тэгээ тийм сэргэлэнтэй миний урд нилээн орж исэн болохоор би угаасаа тэгтэрт ингээд бууж өгмөр санагдсан. Тэгэл баг юу байсан дөө? Тасахгүй байсан дөө би. Тасахгүй нилээн явж агаад тэгэл зөндөө олон хүүхдэн төлөвлөсөн найзууд нэг хоёр найзтайгаа танилцсан. Тэгтээ шал өөр одоо найзлж байгаа найзуудаас маань шал өөр найзууд байсан. Тэр хоёртой найзлаад гэсэн энгийн л байсан юм биш үү гэж ойлгосон. Багш нар бас намайг амар үнэлсэн. Тэгээ ингээд хичээл хийж яхад ингээд нөгөө би яг асуултанд нь хариулаадсан болох намайг үнэл тэрэндээ нөгөө урамшчихдаг юм билээ. Тэгээд ингэж явсаар байгаа нэг мэтгэд би бүр үнэхээр ингээд сургуулаасаа ч гармааргүй санагддаг болсон байна. Зөв. Тэгэхээр яг цацаа дэвтэйх болсон байна. Тий. Тэгвэл ингээд одоо 1-р курстэй байсан Дэрэм гэдэг хүн, 4-р курстэй байгаа Дэрэм гэдэг хүн хоёрын хооронд хэр их ялгаа байна? Ямар ялгаа байна? За гэж гараа тоогоор хэрвээ хэлэх юм бол 1-р курст байсан би бол нэг 21 мэг юм уу? Одоогийн би бол одоо 99.9% тач юм уу? Явж байна. Надаа ийм хол зөрүүтэй санагддаг. За юу вэ гэвэл одоо нөгөө ерөнхий хэлбэрээс нь харахад би адаглал редакцид явж байна л да. Би сургуулийнхаа редакцид ажиллаж байна. За багш нартайгаа илүү ойр болсон байна. За тэргүүн болсон байна. За ангийн дарга хийгээд ингэ явж байгаа. За энэ маань одоо ганцхан надаа нөгөө үүрэг хариуцлага өгөөд байгаа биш. Нөгөө тэгвэр би нөгөө нэг бусдаагаа харилцах, гоё харилцаа үүсгэх боломж надад байгаа байхгүй юу. Тийм учраас би эднэр дээр түшиглээд би одоо юу гэдгийг техмийнхантайгаа нэлээд юм харьцахад амархан. Тэгээд тэднэртэй ч гэсэн харьцахад хамгийн өвтэй хүн баг би бодлоод байгаа юм санагдаад байна. Нэлээд ингээд янз бүрийн асуудлын шууд ирж хэлээл. Тэгээд нэг юм ажил үргийн хуваарлт байлаа гэхэд тэрийг хэрвээ хийгээг байх юм бол шууд над дээр ирээд яана би үнэхээр үнэлээ би хийгээг байна. Одоо яг надад туслаач гэд. Тэнгүүд би тэрэнд нь тусалдаг л байсан. Тэнгүүд нэг юм үнэхээр нөгөө нэг хаач л байж л байдаг. Тэ ийм харьцахад амар. Тэгээд нэг юм түшиг тулгуур болсон хүн шиг би мэдрэмж аваад тэгээд тэрэндээ ч гэсэндээ би ер нь угаасаа ингээд өөрөө бэлэг аваад тэг хүнээр туслуулаад байхаас илүү чи угаасаа хүн баг өхөн гоё өгдөг шиг би ингээд хүнд туслаад хэдүү чи нэгээрээ ингээд баг нэг нийтлийн гарчиг хүртэл нэг санал болгоход хүртэл тэр надаа үнэхээр гоё өгдөг гэсэн. Тэгэл одоо би бүр шал өөр болсон байна. Редакцтай ажиллаж байна. За зөндөө олон юм хариуцлага надад нэмэгдсэн байна. За хичээлийнхаа балансыг бас барьж чаддаг болж шүү. Эхлээд би ингээд одоо юу гэдэг амар зайлшгүй шаардлагаарлууд нэг 7 хоног чөлөө авсан байлаа гэхэд би тэрэндээ ингээ хямраал гэдэг гэсэн. Яаж нөхгүй би хоторчлоо. Нэг 7 хоногор хоторж байгаа бол би тэр хичээлийн бүх агуулгаас хоторж байгаа. Би эндээс орхиж ин дараагийн хичээл очих юм бол би тэрийг ойлгохгүй гэл ингээл хямраал. Тэгээ одоо тэгэнгүүт нөгөө нэг хичээлдээ тэгээд хямраад байгаа юм бол хичээлд очих
Хэрэгтэй шүү дээ тийм. хичээлдээ очиход л болно шүү дээ. За үнэхээр хүний амьдрал яаж болно яаж чадахгүй чөлөө авчих юм бол тэрийг тэгвэл яадгийн нөгөө мэдэх гэдэг нь одоо нөгөө асуух хүн айгуу тийм асуудаг хүн айгуу тийм ухаантай хүн шиг санагддаг байхгүй юу? Асуудаг хүн хөгждөг гэдэг тийм. Тэгээ тэрэн шиг би ингээл яая л да би ингээд нэрэл хөгжил дөө тий би угаастай үнэхээр хоторчж байгаа бол бүр асуу би тэгээ залхтал нь асуудаг ингээл багшаасаа найзуудаасаа за яас юу исэн яг юу исэн та тэгээ тэрний дараа яг юу ч хэлсэн намайг тэгвэл яг юу гэсэн тэгээ бүгдийг ингээд асуугаад мэддэг авчдаг болохоор тэрэн бүр ингээд амар болдог ч юм уу тий тэгээ ингээд бүх юмыг зохицуулаад тэнцвэртэй байлгаж чадаад байна сураад байна. Зөв. Одоо ингээд яриг нь сонсохоор маш их сурах хүсэл эрмэлзэлтэй юм байна л та. Тэгвэл яг ийм их сургуулийн хичээлүүдээс хамгийн сонирхолтой бас нөгөө талаараа хамгийн хэцүү байсан хичээлүүдээ дурдвал оюун бүтээгчийн хэвлэл мэдээллийн ёс зүй, эрх зүй гэдэг хичээл хамгийн гоё хичээл. Бүр хамгийн сонирхолтой хичээл. Тэр хичээлээ яг юунд таалагдсан бэ? Одоо эрх зүй дээр одоо нөгөө нэг юу байдаг вэ? Нөгөө эрх зүй гэхэр нь би нөгөө нэг юм хуулийн хичээл орж ирж байна. Тэгээ хууль мэлч гоё шүү дээ. Ер нь хууль угаасаа гоё л доо ингээл сэтгүүлч хуулийн имлэгтэй байна гэдэг бас гоё. Тэгээ ингээд ярих хажуугаар багш ингээд айгу гоё юм дээр нөгөө ёс зүйн дүрм, ёс зүйн зарчим тэрийг ингээд тайлбарлаж өгдөг. Одоо жишээ нь явж хүн одоо тий үнэхээр ухаантай, үнэхээр мэдлэгтэй, боловсралтай тийм хүнээс илүү ёс зүйтэй хүн бол айгу тийм одоо юу гэдгийг хол явна. Тий хол явна тий. Зөв явна тий. Тэг үнэхээр ингээд зөв явбал тий үнэнч байх юм бол шудраг байх юм бол ёс зүйтэй байх юм бол үнэхээр сайн хүн болно, сайн мэрэгжилтэн болно гэл. Би тэг энийг айгүй тийм ингээд бүр угаасаа бүр тийм тэтэр ингээд зүрхөө ордог. Нэрээ тийм биш дээ. Бүр нэрэл тийш үү гэж боддог. Тэнгүүд тийм юм уу те гэж хичээлийг үздэг бол би тэр хичээл дээр нэрээ тийм байна. Бүр яг тийм биш. Яг бүр яг шүү гэдээ дандаа тэгж хэлж авдаг. Тийм. Тэгээ оюун бүтээгчийн тэр 4-р курст ордог ёс зүй бол миний хувьд хамгийн гоё хичээл. Тэгээд одоо нэг мэрэгжлийн бус хичээлээс туяа хөшийн хичээл туяа хөшигч байх одоо нөгөө компьютерийн хичээлүүд жоохон тийм юу байсан юм хэцүү бэрх байсан. Тэгтээ би тэрэнд илүү их ингэ шундаг байсан. Яагаад тэгэхээр нөгөө хүн 5 тухтай бүсээсээ гарах юм бол бас хөгжинэ гээд. Тэгээд би нэрийн бүх хичээл дээр ингэ тухтай яваад иж болохгүй шүү дээ. Тухгүй хичээл антаа байх хэрэгтэй. Гүйцэд нэг л ойлгож өгөхгүй хэцүү санагдаад багшаас асуувал ингээд багшаас асуугаад ч ингээ ойлгохгүй өөрөө л заавал ингээ нухч ижлийг ойлгоод учир зангилааг нь олох хэрэгтэй тийм хичээл байх хэрэгтэй. Тийм би энийг энэ рүү угаасаа би ингэж юу байх хэрэгтэй орох хэрэгтэй гэл. Тэгэл би компьютер хичээл надад айгүй хэцүү санагдаад тэгтээ эсрэгээрээ би ингээ нэлээд тэгэж шундаг тэгээд чөлөө цаг араач гэхнээ тэрийг ингээ хийх гэж оролддог байсан болохоор тэгээ оролдлогынхаа хүчинд тэр хичээлийг нэлээд ойлгоод төгссөн. Зөв. Түрүүнд дурдлаа л та. Оюунбат багшийн хичээл ийм ёс зүй заадаг байсан учраас хамгийн гоё хичээл байсан гэд. Тэгвэл яг ийм их сургуульд сурснаар хичээлээс гадуур амьдралын сургамж хичээл таны сурсан тийм хичээл юу байсан бэ? Хичээл одоо нэг юу их сургууль дээр үздэг хичээлүүдээс үү? Эсвэл зүгээр амьдралын хичээл үү? Тийм байлгүй байх уу? Ер нь бол тэгэл нэг за ангийнхнаасаа ч хүртэл би хичээл сурдаг юм дөө. Хаяа ингээл үнэхээр л буруу юм байхад манай ангийнхаа одоо ингээл буруу штэ. Амар тэнэг байгаа байхгүй юу? Үгүй ийм хэмдэр ингэж чадахгүй гэл. Тэгээ манай ангийн нэг охин байдаг байхгүй Ариун заяа гээд. Тэгвэл Ариун заяа гэдэг охин одоо жишээ нь хичээлдээ хаяа ирдүү ч юм уу те. Ийм байж болох ч гэсэн яг бүр үнэхээр үнэнч байдаг. Үнэхээр үнэн байдаг. Би тэр одоо найзынхаа зангаар айгу бахархтیں۔ Одоо ингэж жишээ нь оюун бүтээгч загнуулчаад би хөндлөнгөөс нь хараад хүртэл ямар цагт юм бэ гэж бодож яхад шууд ингээд багшиг загнуулж ингээд над дээр чингүүтлээ. Үнэн штэ найз. Би угаас загнуулах хэрэгтэйсэн байхгүй юу? Яагаад тэгэхээр би ингээд арчаагүй царайлчаад иймхий хичээлийг би ингэж сураад зүгээр тууштай яваад эрцээ олигтой аваад хийх гэсэн юм а дор бүр хийж яхан болоо энэ сайн. Би ингээд тэрийг зүгээр ингээд хөвтөж яагаад барыг хийчих юм хүртэл би ингээд хийхгүй байх гэдэг чинь үнэхээр би арчаагүй байгаа байхгүй юу? Тийм зөвл юм хэллээ штэ. Ийм юм дээр хинчил уурлна, ямар ч багш уурлна, ямар ч сайхан сэтгэлтэй багш уурлна. Тийм ингээл окей надад асуудалгүй. Тийм би угаасаа үнэн би загнуулах хэрэгтэй юм чинь ингээл. Тэнгүүд ингээд нэрэл юмыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна шүү. Өөрийгөө те дандаа нэг өмөрж хамгаалж болохгүй юм байна. Нэрэл хаяач гэсэндээ өөртөө тийм үед нь үгүй нэрэл чиний буруу байсан юм аа.
дэрмээ те чиний буруу байсан байхгүй юу? Чи тэгэхээр энийг галтайгаа ингэж ойлгох хэрэгтэй. Эсвэл чи тайван болчоо бодоод үзгээд ингээ өөртөө ингээ ярилцаад би энийг найзуудаас бол нэлээд сурсан. Нэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм биш үү? Багш нараасаа ч гэсэндээ ер нь ингээд ялгчлалгүй, ялгуурлалгүй, гадуурхалгүй харьцалт гэдгийг бас айгуу сайн ойлгодог л доо. Манай багш нар нэлээд тийм одоо юу гэдэг сурлага хөдөлмөр бүр гадаад хоо үзэмж за боёлын бүр хүмүүжил зан хандлага өөртөө нь яаж муухай харьцсан яаж сайхаар тэрийг ялгаж бол харьцдаггүй гэж боддог би хичээл дээр бол яг л эргэтгэж харьцдаг бүх юм нь үл харгалзан яг л эргэтгэж харьцдаг би тэгж нэрээ хүнтэй эргэтгэж харьцах чи ямар гоё юм бэ ямар юм барахмаар харагддаг юм бэ гэдгийг бас ойлгож авдаг ч зөндөө байна. Тэгэхээр ер нь ингээд хүрээллээсээ хүмүүсээсээ баг ингээ харсан юм болгоноосоо юм сураад сонирчрахад явж идэг хүн шиг санагдлаа. Тэгвэл ингээд 4 жилийн хугацаанд 4 жил сурсан хамгийн дурсамжтай байсан курс нь аль хэдгээр курс вэ? Хамгийн дурсамжтай за баг 3 юм болов. Баг 3 байж магадгүй. 3 дугаар курст айгүй олон юм надад тодорхой болсон юм шиг санагддаг. Адаглаад найз нөхдийн хүрээл яг тунж үлдсэн найзууд маань миний найзууд үлдлээ дээ гэж боддог байсан. Тэгэнгүүт намайг 3 дугаар курст байхад би дээдлийн курсээсээ ч тэр доотлын курсээсээ ч тэр бас нэлээд сайн найзтай болж болдгийг би баталсан. Тэгээд зөндөө их амжилт гаргасан. Тийм. Тэгээ сургуультай бас ойрын 5 билүү 6 жил гаргаагүй Алтан үзийн гран-при хүртэл авчихсан. Тэр бол нөгөө одоо юу гэдгийг одоо би амар хичээгээд авсандаа биш. Олуулаа ингээ хамтраад би биенийхээ занг мэдлэлтэй те хамтарч нэг баг болж хамтын ажиллагаанд ингээд оролцвол хэр байдгийг ингээ мэдэрсэн айгүй тийм үн цэнтэй сургамжтай тийм амжилт байсан байхгүй юу. Тэгээд тийм тэр амжилтыг бараг л ер нь авч байгаагүй амжилт шүү би тэгж боддог. Тэгвэл Алтан үзийнхээ үеийн дурсамжтай үеэ хуваалцвал ийм мартагдашгүй дурсамжаа хуваалцвал. Тийм яалтчгүй 3 дугаар курсын нэвтрүүлэг хийгээд Эрдэнэт рүү явж байсан л байна. Бид нар нөгөө нэг бүх юмыг агуулга хэлбэр айлал талаас нь харж үзье гэж бодсон. Тэгэнгүүт дагийн хөшийн үг гэдэг чинь нөгөө хөлөөрөө явсан юм одоо тийм амжилт олдог молдог гэл. Хөлөөрөө явбал сэтгүүлч хөлөөрөө явж хоолоо олж идэв. Тэгэнгүүт тэр хөлөөрөө олдог гэдгийг чинь дагийн маа штэ зүгээр үнэхээр алхаад гэж хэлсэн байж болно л доо. Эсвэл бүр үнэхээр ирэл хайгуул хий. Бүр үнэхээр ингээ юмыг унш судал гэдэг утгаарч хэлсэн байж болно штэ. Лангуутгаараа. Тийм. Тэнгүүд бид нар ингээд хөлөөрөө явсан юм гээ тэнгүүд хамгийн их нь бид нар зүгээр тэгэж ярьсан шууд. За хааш явах. Хол. Бид маш хол машинаар явъя гэх. Заавал алхаалгүй. Тэгээ тэгж яагаад нөгөө хоёр дахь юм бодож байгаа байхгүй. Хэдүүлээ. Бүр тийм нэлээд юм судалгаатай тэгээд нийгэмд хэрэгтэй цаг үе болсон сэдв бол юм болыг гэл. Тэгэл яалтчгүй л нөгөө нэг өөр төшөө явна гэж бодож байгаад тэр газар руугаа нөгөө амьдрах боломж гэж яриад гисэн чинь бидний ярианда сэдв маань олдоод тэгэл Эрдэнэт рүү явахдаа бид нэр бүр огт харамсаагүй байхгүй юу. Одоо жишээ нь магадгүй юу яасан бах. Алтан үзгийн шагналын мөнгөөр бид нар хамгийн тэргүүн шагналыг авсан тий. Тэгмүү тэр шагнал гэдэг чинь бас бид нар тэг чухал байхгүй юу. Гэхдээ тэр шагналын мөнгнөөс бараг давсан зарлагч гаргасан байх бид нар. Тийм. Гэтэ тэр бол огтхонч бид нар тийм асуудал байгаагүй. Эрдэнэт рүү шууд бид нар ингээл машин олоод бид нар явсан, хамаг юм хувааж төлсөн, очиод буудал бид нар айлт бай гэж хизээш бодоогүй шууд буудал болсон. Буудлаа бид нар ингээ цаг гараа хайсан. Тэгэл бөөнөрөө байх боломжтой. Тэгээ үүнд ажгүй. Тэгээ бид нар хэдүүлээ ингээд суугаад буудалтаа ч унтахаас өмнө ингээд хэдийн юм судлаад хоорондоо ярилцчихаар тийм тайван газар бол юм болъё гэл. Тэр бол нэр үнэхээр битүү дурсамжаасан. Ихэнх нь бараг Эрдэнэт явж үзээгүй байсан бах. Тийм тэгээд Эрдэнэтийг тийм их төсөөлөөгүй. Тэгээд нөгөө зуны дэлгэр цагт л нөгөө ийч яваал тэг аялын журмаар явдаг шиг бид нар бараг нэг юм аяллахаа яваад гам санагдаад зөөхөхгүй эцэслэг гоголзол. Гэхдээ өвөл амар хүүтэнд машинд ингээд шахталцаад тэгээ явж исэн. Тэгээд маш эрт өглөө 7-гийн үед бараг хотоос гарч илүү тэгж яхад аюулгүй гоё санагдчихсэн. Шүн нэрж студиэс ингэж хамаг хэрэгслээ аваад тэрийг өөртөө бичээл сэтгүүлч болсон юм шиг тий. Яг л өөртөө тэрийг бичээл. Бид нар ингэ концепц бодсон ингэн тэгэн тэр дууг дэвсэн. Ихэнд нь тэгж гарна гээл тэгэл тэдний бүгдийг бодоол. Тэгээ тэр яг биднийг яг төлөвсний дагуу болсон бүр аюу гоё тийм юу байсан шүү. Үйл явдал байсан шүү. Бүх юм л төлөвлөгөөтэй байсан. Тэгвэл яг тэг төлөвлөсөн зүйлээрээ ингээд хүссэн амжилтандаа хүрсэн, шагналаа авсан
Тэр яг үеийн ингээд мэдрэмж сэтгэл ямар байсан бэ? Нөгөө 3 телевизийн бидний оролцсон төрлийн шагналт бариуд нь ингээд зарлагдаад дуусны дараа би бол жишээ нь дахиад нэг шагнал байгаа шүү гэж бодож байгаа юм. Тэгэхэд нөгөө тэгвэр одоо хонгорогч ч юм уу те ингээд жоох айцтайсан байгаа хгүй ингээд байранд ороогүй мэн гэд. Тэгэнгүүт ингээд тэрийг ингээд бодож үзээ л те яадаг юм бэ итгэлтэй хүлээлт яг юм ингээд итгэж байгаа тэр нь биш байх юм бол ингээд хэцүүлээдэг л да. Гэтэ зүгээр л ингээд аюу итгэл найдвар сөрөөл. Гэтэ нөгөө нэг яг үнэхээр тэмцээний шүүл чудраг байдаг гэдэгт би итгэдэг болохоор тэр 3 байрын нэвтрүүлгийг ингээд үзэнгүүт та муухайгаар бодоход 3 дахь байрыг ботход яавч манахаас илүү гараад 3 дахь байранд орсон нэвтрүүлэг бишээсэн байхгүй юу. Өөрсдийнхөө нэг юм хэмжээгээ мэдээлээ тий. Тэгэнгүүт тийм юм хийсэн. За боли энийг авч хаад манайх 3-т нь ингээд байж болох байсан гэж бодсон чинь ингээд худлаа санагдаад угаас ойлгомжтой. Тийм. Юу нэг ядаж нэг биш маа гэд 2 3-ийн ханайлан бид нар заавал байх хэрэгтэй байсан гэл. Тэгэл тэгсэн чи тэгээ тэрнээс л би угаасаа ингээд нэлээд бодож байгаад ингээд шагналаа хүлээгээд тэгэл угаасаа шагнал зарлагдахад бол ингээд болчтой юм байна штэ. Болмоор юм байна штэ гэж л бодогцсан. Амар сэтгэл дүрэл мөрөөдөл биелэх мөч. Гэхдээ биелтгэл юм байна штэ гэл тэгэл бүх юмд ингээл жинхэнэ нэг ширээн дээр гараад тавьсан юм шиг ингээл айгуу гоё юмсан да. Тэгвэл хүмүүнлэг ер нь онл практик хоёрын алийг нь илүү заадаг. Эсвэл ингээд энэ хоёр нь баланстай байдгүй. Хүмүүнлэг чинь юу штэ тийм ээ наадах чинь бол угаасаа нөгөө их сургуулиудын хувьд за ялангуяа сэтгүүл зүүн чиглэлээр сурдаг одоо чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын хувьд ингээ харахаар би угаасаа ингээд нөгөө ямар сургууль нь илүү юм илүү гэж бодож байгаа бол яалтчгүй л за муу эсвэл за яг үгүй шилдэг те би муулах хэрэггүй. Гэхдээ хүмүүнлэг хувийн сургуульд хамгийн том нь гэл ингээл би ингээ зөндөө олон мэдээлэл олж авч байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд яалтчгүй л илүү байсан. Хүмүүнлэгийн сэтгүүл зүй бол ингээд онл практик хосолсон. За ер нь практик давмгайлсан шүү. Адаглаад бид нар нөгөө нэг юугаа хичээл дээр хийх даалгавар хичээлийн бусаар клубийн одоо үйл ажиллагаа бүгдийг студид ямар ч асуудалгүйгээр бид нэр студид хийж гин тоног төхөөрөмж ашиглаж гин. Тэгэнгүүт нөгөө нэг моёс чинь битүүл онл гэдэг юм байна л да. Сэтгүүл зүгээр сурж байгаа 2 3 ч найз л байна. Сэтгүүл юу моёст. Гэхдээ нэгэн лав сая ер нь жоох хурдхан шиг л төгсмөр байна гэд 3.5-аар өвөл төгссөн. Нөгөөдөл нь бол ингээд сураа явж байгаа. Тэгэнгүүт ингээд жоохон юм юу санагдаад идэгин. Жоох нэг юм дурсамж багтаа юм уу? Хичээлэл үзээ яваад идэг. Бид нар чи одоо ингээл хичээлээ үзнэ. Энэ студид орж иж бараг хичээл үзнэ. Зарим хичээлийг бүр студид орж иж хийдэг штт. Тэгээд нөгөө нэг яг практикаар ингээд за камерны өмнө гар, камерны ард гар энийг ингээд үз подкаст хийгээл ингээд бүх юм ингээд практик дээр яачингууд хаач ингээд эн чинь ингэдэг юм аа. Ядчил тэр төвчлөрийг хаана нэгдгийг мэдчихин гэдэг чинь надад айгүй тийм ийм нэр үндийн хэрэг санагддаг байхгүй юу? Үнэхээр дан онлоо үзээд очиод камера яаж одоо тэ фокусаа харуулах уу яаж тэр хэмжээ дамжааг нь харуулах уу өрцгийг яах вэ хүү гэдгийг мэдэхгүй байх юм бол тэр чинь хүнээр л залгаа шин. Хинээр залахгүй окей би мэддэг юм би их сургууль хата сурцсан гэдэг юм бол надад айгу бахархам санагддаг. Тэгээд нөгөө одоо энэ утгаараа чөлөө цаг бас давхар гараад байгаад нь би бас айгу юу байдгийг ингээд олзуурах тийм. Тэрэнд чинь нөгөө нэг жинхэнэ нөгөө сургалтын сумаар байвал сургалтандаа суучин. За бүр өөртөө амралт хэрэгтэй гэж бодож ивэл бүр амралтанд ч явчихна. Тийм. Тэгээд нөгөө нэг гэрийн даалгавар гэдэг ч гэсэндээ айгүй бодиттой үр дүнтэй байдаг юм аа. Өгсөн гэрийн даалгавар нь амар их юм олж сурж мэдхээр юм байчингууд гэрийн даалгавар хүртэл дуртай хийдэг. Би бол яг оюутнуудад тэгж боддог шүү дээ. Айгүй гэрийн даалгавраа дуртай хийдэг. Хизээч ялархаж хийж гэрийн даалгавраа хийж үзээгүй хүмүүс гэж боддог. Надад ч гэсэндээ ингээ би ч гэсэн өөрийгөө харахаар даалгавруудаа бол би хизээч ингээд шөнөөрч юм ингээл нойроо хасан байна. Ямар хэцүү юм бэ барагдахгүй нөө ямар тамтай би энийг хийсэн чалаа байсан чалаа. Хизээч ингэж бодож хийж байгаагүй мөлий. Газ хийждэг. Тэгэл айгүй гоё аюу тийм сонирхолтой даалгавар гэсэн. Тэрийг газ хийчихгээл газ хийгээл ингээл цааш нэгэл 4 жилийн хугацаанд хэдэн удаа дадлага хийж үзсэн бэ? 3 удаа хийсэн. Аль дадлага нь хамгийн гоё байсан бэ? За гоё яг үндэ гоё санагдахгүй л байна л да. Гоё гэх юм бол яалтчгүй гоё санагдахгүй байна дадлага маань. Ягаад тэгэхээр надад нөгөө нэг бас хамгийн анх удаа сэтгүүл зүгээр нөгөө сонгож орж ирчээд хичээл маань хэцүү санагдсан шиг.
энэ сургууль бүх юм надад хэцүү байсан шиг дадлагын бас бүх юм хэцүү байсан. Тэгээд гөөгөв дадлага хийсэн нөгөө хамгийн авааштай юм би найзуудтайгаа хийсэн л дээ. Тэгэхээр би ингээд ерөөсөө юм ганцаардах ч юм уу. Тэг ингээд амар стресссэн ч гэсэндээ ингээд очиод гэлт найлдуулзаал те. Ингээд энийг яах вэ? Энийг трийг яах вэ гэд ингээд эхэлчихдэг. Энэ трийгээ гадагшлуулчихдаг гэсэн болохоор асуудал байгаагүй. Гэхдээ нөгөө нэг би төгсөөд ийм ажил хийх юм бах та. Төгсөөд би тэгээд энэ рүү ингэ явж явах юм байна та. Иймэрхүү мэдээлэл би ингээд нөгөө жинхэнэ нөгөө сургууль дээр нөгөө контент хийхтэл ингээд хэвтүүлээ ангавчлаа хүнээ олъё гэж дандаа ярьдаг. Тэгвэл тэрэн шиг нэрэл ингээ хүн олол ингээ мэдээ ингээ хийх юм бах та. Ямар төвөгтэй ажил вэ гэж жоохон шантарч исэн. Тэгээд анхны дадлага нь юусэн үү? Үгүй, хоёр дахь нь. За. Гэхдээ нөгөө нэг айгүй бол юм сурж мэдсэн. Тэгээд айгүй мундаг редактор хүнтэй. Тэгээд редактор хүн багийн үнийг магтахгүй. Орсон жишүүд манай найзуудыг надтай ингээд цуугаар загнаж байгаа байхгүй. Яа англиэ тэглээ мэглээ гэл. Тэгэл баг нэг сүүлээс 2 дахь өдөр нь л да намайг нэг дэрэм явн чангарч шүү гэд групп дээр биччихсэн. Тэр надад бүр хамгийн том магтаал болвол тэр гөөгөөний редактораас авсан хамгийн гоёг болвол тэгэл баг за маргааш ч гэсэн би баг магадгүй магтуулах юм байна гээл айгүй төвчтэй ажилтай тийм урамшаад юу дадлага дээр ирээд тэг магтаагүй л дээ. Надад тэнд байсан цорын ганц эцсийн бөгөөд сүүлийн магтаал тэрлээсэн. Дэрэм явн чангарч байна. Тийм. Тэг хамгийн амттай бас магтаал байсан тийм магадгүй. Тийм би тэрийг л одоо дандаа бодож явдаг. Тэгээд ер нь тэрнээс өөр баг л магтуулж үзээгүй шүүмжлүүлээгүй юм байхгүй шүү. Тэг тийм байсан болохоор нөгөө жинхэнэ юу лээсэн бах тайван биш 5 тухтай биш тийм газар санагдчихгууд нөгөө нэг за дандаа юм тайван байна гэж байхгүй штэ гэж өөрийгөө тэгж би бодоогүй л ах. Магадгүй би тэгээ ботцсон байсан бол ингээл эрэл хайгуул хийгээл хүчгөөл орлого хийх байсан л гал та. Нөгөө хоёр дадлага нь хаана нэмэх гэсэн бэ? Телевизэд хийсэн, нэг нь сургуульд хийсэн. Сургуулийн редакцт. Одоо нөгөө ажиллаж байгаа редакцт. Тэр редакцтай бол нөгөө хүссэн юм өчөөдөд надад гоё юусан байхгүй юу? Би ингээ тим хиймээрэн ярилцлага хиймээрэн гэдэг юм. Окей болно. Ярилцлага хийлээ багтаа хинууллаа. За болж байна. Ингээд энэ тас энэ алдаа байна, тэр алдаа байна. Окей тасчлаа. За болсон. За доор нь ингээд ярилцлага авсан нэрээвч чи сэтгүүлч юм чинь. За постл. Надад амар тийм гоё байсан. Эрхлүүлж хийсэн юм тийм. Хүссэн юм хий. Тийм, ер нь тийм бах. Тэгээд энэний монтажийг би хий. За тэгээ энэ дэр хөтлөлт хэрэгтэй болсон би хөтлөлт хий. Ингээд тэгэнгүүт ингээд тал бүрийн имийг тааваараа өссөн үедээ ингэж хийсэн надад угаасаа гоё юмсан. Тэгээд зөндөө бол юм бас сурч мэдсэн, сурснаа мэдснээ одоо баталгаажуулсан дадлага байсан да. Тэр бол сүүлийн дадлага л да. Сургуулийн редакц бол. Нэг нь бол телевизэд бол нөгөө харьцангуй мэрэгчлэрээ бол дадлага хийгээгүй. Ийм entertainment тал руугаа хийсэн болохоор одоо мэрэгчлийнхээ хувьд бол тийм юм төдийлөн сураагүй гэж би боддог. Төсөөд ямар сэтгүүлч болно гэж бодож байна? За ямар ч байсан би нөгөө нэг за миний сонирхол чухал гэж багш айгүй хэлдэг байсан юм. Чиний сонирхол ч нь л чухаллаа, явах чиглэл ч нь л чухаллаа гэд. Тэгэнгүүт нэрээ бодохоор би за чиглэл бол яг ингээд нэг байна, нэг тотлоход бодогдсон юм байна. За сонирхол яг юу хийх сонирхолтой юм гэвэл би бичих дуртай юм байна. Хөтлөлт хийх дуртай юм байна. Олон хүний өмнө сандардгүй юм байна. За сандарлаа гэд би баг сандардаг юм байна. За тэгээ би эдит хийх чадвараа улам хөгжүүлмээр одоо эдит хийх одоо дуртай байхгүй монтаж хийх дуртай. Тэрийгээ би улам ингээ хөгжүүлмээр идэг хүсэл эрмэлзэлтэй. Энэ хүсэл маань надад айгуу чухал юм байна. Хүсэл байна гэдэг чи би хийх юм байна. Тэнгүүд ингээ бодонгууд ингээд айгуу болмоор санагдаж байгаа. Зөндөө олон төрлийн имийг би хийж үзмээр байгаа. Гэхдээ ер нь бол яг сэтгүүлч хүний хувьд бол мэдээч хамгийн том зарчим ёс зүйтэй тий нэр үнэхээр шудраг худалдагддаггүй тийм боловсруучсан болоход бол бэлэн байгаа. Маш олон зүйл хийж үзхийг хүсэж байгаа юм байна. Тэгээд тэр дотроосоо төгсөөд хамгийн түрүүнд хийж үзмээр байгаа зүйл нь юу вэ? Айгуу чадвартай одоо нэр хүндтэй мундаг сэтгүүлчийн доор л ажиллаж үзмээр байна. Тийм. Тэр хүнд би гологдоод чамаагүй хажууд нь байж үзмээр байна. Яг нөгөө Devil Wears Prada дээр гардаг шиг челленж хийгээл бол тийм. Тэгмээр байгаа. Ямар гоё юм бэ. За тэгвэл хоёулаа буцаад их сургуулийн амьдрал руугаа оръё. За. Их сургуулийн амьдралыг явал 1-р курсын дэрэм яг ямар хүн байв?
яг анх нэгдүгээр курст орохдоо түрүүн бол ярьсан. Тэгмүүд төгсөхдөө тэгвэл ямар болоод төгссөн тэр хүн. Нэгдүгээр курсын мэдрэмжийн тухайн үедээ ямар вэ? Одоо ингээд эргээд харахад ямар санагдаж байна? Манай анги тухай тэр чинь одоо 9-өөс хамаагүй хүүхдтэй байсан. Одоо байгаа хүүхдүүдээс маань шал өөр характертай хүүхдүүд аягүй олон байсан. Тэгж яхад би тэдний дунд зүгээр нэг ертөнцийн зүгээр л нэг амьд идэс юм байна гэдгээл би мэдэрчээснээс өөр онцгой мэдрэмж бол байгаагүй. Өөртөө нэг ихтгэл байгаагүй. Өөрийнхөө чаддаг юмыг би хүмүүст харуул ингээ хичээгээд хахад ингээ угаасаа нэг тийм харагддаггүй байсан. Тэгээд одоо юу гэдэг гаднах гоо үзэмж ч юм уу тий. Тэрэндээ илүү их тийм анхаардаг. Одоо ингэчүүл би яана ёстой болохгүй шүү дээ. Одоо адаглаад би ингээд үсээ эндүүдэд хичээлээс оцордог хөтөлөө л да. Үс ингээд шулуун эмгсэстэй байж ээж би хүнд айтаа харагдана. А эсрэгээрээ миний ус ингээд нөгөө буурж гардаг байхгүй юу? Төрөлхийн жоохон өвсгөр. Тим өвсгөр үстэй. За яхаа хамаагүй ингээд боогод очиж гэсэн ч боосон ч муу харагдана. А энэ бол болохгүй. Би энэ бол цохимжгүй. Очоод ингээд би хичээл дээрээ яач ч гэсэн би яг нэг юм ингээ гоё баймаар байна. Тэгж илүүдлгүй анхаардаг. Тэгээ одоо тэгсэн хамаагүй. Би одоо юу гэдгийг чухал хичээл, чухал сургалт байхад энэ өсвөл хамаагүй. Тэ найд нараа хамаагүй би ингээ гараад ирнэ. А магадгүй зүгээр юу бах. Тэр үедээ би яагаад ингээ хандармаар юм байж ингээ үсэндүүдэдсэн бэ гэхээр ингээд өөр шийдэл би хайгааг байгаа байхгүй юу. Үсэн эндүүтгэс өөр ямар ч арга байхгүй гэж бодсон байгаа байхгүй. Би ядч малгай өмсч болох байсан. Зүгээр юм нэмгэн халууцуулахгүй малгай өмсөд гэл гараад гүгээ гараад ич болох байсан. Тэ би одоо гэхэд хэрвээ тийм үе гарч ирсэнд би малгай өмсдөг болсон. Цамцтай малгайтай цамцууд тэрнийхээ малгайг ядж өмсдөг болсон. Алчуур зүүдэг болсон. Энэ бол миний нөгөө нэг асуудлыг арай өөрөөр хараад арай өөрөөр жижигнийг одоо юмыг юмхнаар ингээд дараад шийдэж чадчих чадвар юм байна. Тийм. Тэгэнгүүт нэгтэй би угаасаа л нэг юм өөртөө итгэл нэлээм баг, амбиц баг. Өөрийгөө нэг тийм чадвартай гэж боддгоо. Тэгээд ангидаа ч гэсэндээ олон юм ярихыг хүсдэггүй. Тийм л байсан. За тэгвэл 2 дугаар курсд орсноор тэр хүн өөрчлөгдөв. Тэр хүн юу болов? За яг нөгөө цаг хугацааны явцад бол байгалах. Гэтэ одоо бол яг тэр шүү гэж бол орж ирэхгүй байна. Гэтэ нөгөө би чинь төгсөгч бишээ нөгөө нэг дээд курсын дагалж ихтэйг дотны байсан санддаг байхгүй юу. Тэгэнгүүт хоёрт буучингууд нөгөө миний дуртай ах гис нар маань төгсөж байгаа юм. А тэгэнгүүт эсрэгээрээ бас миний дуртай байсан ах гис нар дахиад төгсөх болоод 4-р курс болчингууд ингээл хидэртэй ингээл анхаарал төвлөрүүлдэг ч юм уу. Ер нь ингээ зөндөө юм байсан. Би тэгээд дээд курсынхантайгаа илүү одоо нөгөө нэг намайг жоохноор хардаг гэсэн угаасаа нэг хэрчэн л угаасаа автоматар дөрвөөс ингээд доошогод жоохон булгаарчин. Тэгээ хоёр гингүүт нэг арай би нөгөө өөрийгөө илэрхийлэх нөгөө одоо өөрийгөө илэрхийлэмжээ арай нэг юм гоёор тавьдаг болонгууд намайг арай үнэлдэг болсон. Өөртөө арай ихтэй болсон. Тийм. Миний доор бас нэг курс байгаа шүү гэх. Тийм. Тэгэл би ингээл ийм юм жарах хэрэгтэй байна, тийм юм жарах хэрэгтэй байна. Би жоохон нэг юм амбицтай нэг юм хөдөлгөөнтэй хөвгтэй байх хэрэгтэй байна гэдгийг амар олж харсан жил байсан. Тэр үед сургалтанд ч явдаг байсан. Тэгээд тийм сорилт намайг сорьсон л жил байсан гэж боддөө шүү. Намайг чи ингэж үз яах нь уу? Та чи ингэл алдах нь уу гэж байгаа юм шиг. Тэгвэл цаашлаад 3 дугаар курст ороод хамгийн дурсамжтай жил нэг шүү дээ. Тэр жилийнхээ хамгийн одоо тод санагдж байгаа мэдрэмж яг ингээд нийтдээ ингээд өгнөвл тэгээд дээрэс нь тэр 2 дугаар курсээс хэрхэн өөрчлөгдсөн бэ? Маш их өөрчлөгдсөн. 2-3-ийн оронд бол нэлээд зай байна. За тэгэнгүүтлээ нөгөө хамгийн их хүүхдтэй курс нь яг манай дээдлийн курс гэж таарсан. Тэд нар нэг төгсөх жил гэсэн үг байхгүй юу? Тэнгүүт тэд нар 4-р курс болоо. Тэгээ бид нар 3 тэгээ 2 1 гэх тэнгүүт төдийлээ их хүүхдтэй анги бол байгаагүй. Яг 4-ийнх нь л байсан. Тэднийг алдчих юм бол та яана маа гэдэг нэг юм арай нэг юм нөгөө жижигхэн өөрийнхөө биш нэг юм олонний асуудлыг боддог болсон байсан шүү. Тэгээл тэнгүүтлээ нөгөө нэг яг хамгийн чухал сэтгэл бодогдож байгаа нь гэвэл яач хүн найз нөхдийн асуудал байна. Дөрүүлээ найзалдаг байсан. Тэгээд дөрүүлээ найзалдаг байжгаад гуруулаа олсон. Тэгээд айгүй огцсон гуруулаа болцоод тэгээд гуруулаа яг өнгөрүүлж эхэлсэн жил байхгүй юу? 3 дугаар курс гэдэг чинь. Тэгэл ер нь бол нөгөө нэг
ийм юм байд юм байна штэ. Нөхөрлөлд ийм нэг анхаарах хэрэгтэй юм байна. Найзууд чи ингээл үлддэг юм байна штэ. Тэ. Үлдэж болоод хахад одоо магадгүй үлддэггүй хүмүүс нь ягаа энд ингээд бидний биш өөр юмыг сонгоод магадгүй хүмүүлгийг биш өөр юмыг сонгоод сэтгүүл зүй биш өөр юмыг сонгоод явж байгаа юм бол бид нар ингээд ингэтлээ дуртай байхад ингэтлээ бүх юмдаа хайртай байхад сургуулиас ямааргүй байхад хүмүүс ямар яагаа ингэдэг байна гэл сургууль дээр бүтэн үндсэн сургууль студиэсээ гарч чадахгүй багштай зүгээр ингээд хичээлийн бусдаа гарч гэсэндээ багштай ингээд юм яриад багшаас те одоо улс төрийн ч юм уу ерөнхийлөгч ерөнхий сайд харийн донд юу болж ийн гэдгийг ингээд зүгээр сонсоол явж байгаа нь амар сонирхолтой. Дэмий суугаад байгаа биш юм мэдээл суугаад байгаа юм байна гэж айгу гоёор харсан. Нөгөө тийм үр бүтээлгүй байгаад байгаа юм шиг санагдаад нэг хэсэг айгу сонирхол байсан л та дотор. Тэгсэн чи үгүй. Тийм юмыг тийм одоо нөгөө талаас нь бөмбөгний нөгөө талаас нь харж сурсан жил байсан. Өөрийгөө биш бусдаа анхаарч эхэлсэн жил байсан байх тийм. Ер нь яг үнэ. Би нөгөө хэд бол нэлээд ботсон. Тэгэл төгсөж байгаад би төгсөж байгаа ахч нарыг хараад ингээ хямарч юмраал. Гэхдээ яана эднэр байхгүй бид нар яана гэдэг утгаар бас биш. Одоо эднэр яаж төгснө? Та нар одоо юу яагаагүй тэр хичээл дээр юу унтсан байсан юм уу? Тэрийг ихт үзэхгүй яасан юм бэ? Та бүр 40 гэртээ үзэж байгаа юм. Одоо тэгээ яах юм? Та бүр амар завгүй ахна гэл ингээл. Тэгэл ингээл тэр чин зөндөөл асуудал гарна те. Бас хоёр найзын дунд асуудал гарчингууд бидэнд айлуулах ингээл шийдэж өгч гэл яа сайн юу болсон нөгөө тал дээр нь яа сайн юу болсон та нар одоо ингээд нэг уулзаад үз ярилцаад үз гэдэг нэг юм бусдыгаа бодоол ингээд яваад иддэг нэг юм зөв яг ингээд магадгүй тэр зан чанарыг өөртөө суулгаснаар энэ тэргүүн болон ангийн дарга гэдэг хүндэт нэрийг хүндэт ийм үүргийг хүлээж авч чадсан баг. Тэгвэл яг одоо энийг хийгээд явж явах үеийнхээ туршлагаас хуваалцвал энийг хийснээр бусад оюутнуудаас юугаараа давуу талтай юм? Юугаараа сул талтай юм? Аха би тэргүүн босноор давуу тал мэдээж их л байгаа хэл та. Би ч нэг зүгээр оюутны хөгжлийн төв дээр очиод одоо юу гэдгийг ямар үйл ажиллагаа тэр үйл ажиллагаанд бидний зүгээс яаж оролцох уу гэдэг нэг ийм иймэрхүү яриаг ч гэсэн ийм багахан яриаг ч гэсэн өрнүүлж чадахгүй байх гэж бодож байна. Юм л нэг юуны явдаг, тэргүүн явдаг, эсвэл тэргүүн явдаг. Нэг ийм эсвэл нэг хариуц эзэн явдаг тий. Тэгэнгүүт ингээд тийм одоо тийм удирдлагуудтай очиод ингээд төвгүүхөө харьцчихаар тийм одоо юутай болдго юм бэ? Итгэлтэй болдго юм бэ? За тэгэнгүүт л одоо нэг бүх тиймийнхаа одоо хэрвээ клуб байгаа бол тэр клубийнхаа гишүүдийг бүгднгийн зан чанарыг мэддэг. Энэ ингэдэг болохоор энийг хийхгүй. Тийм учраас энэ нь зөвөө. Тэгэхээр энэ бол энэ сонирхолгүй. Хийх жоохон дургүй гэдэг болохоор дургүй мэн хэл гэж яах юм. Энийг өгчий гэдэг нэг юм мэддэг болчдөг. Тэгээ угаасаа ингээд ажиглал ингээ хараад тахад угаасаа бүх юм ингээд ялгард юм бэлээ. Тэгээ би ч гэсэндээ одоо намайг үнэхээр л чадна гэд болгосон юм чинь одоо яал болохгүйгээр өөртөө одоо нэг бас нэг ажил штэ бас нэг юм дарамт гэж хүлээж авахгүйгээр зүгээр нэг юм хичээлийн хайжуугаар сонирхоод үсэндээ хийдэг зүйл болгоод ингээд явсан ч илүү амар байгаа. Жаргалтаар хийж байгаа. Тийм тэгээд угаасаа надад бас л челленжтэй нэг юм челленж санагдал тэгээ хаяа хурлаа хийгээд нөгөө төлтөгээ юм аяараа санал бодлон солилцоод нөгөө төлөөс айгүй гой санаа гарч ирж мэрэл айгүй тийм урамтай байдаг. Тэгэл ингээд бүгдээрээ хоорондоо ярилцаал тэгэл янз бүрийн асуудал те хэрүүл маргаан гарч болохгүй энэ клубын тэргүүн байх одоо гол утга учир нь тэднийг сайхан харилцаатай байхад нь туслах л гэж санагддаг байхгүй надаа. Хоорондоо гоё харилцаатай гоё зан хандлагатай байхад нь би туслах. Тэгээд хоорондоо ингээ гоё эвтэй нартай хөгжилтэй байх гэж боддог болохоор хурал дээрээ ч гэсэндээ амар тийм офишл байхыг хүсдэг. Зүгээр ингээл хоорондоо ингэж гоё яриад утсаар л доо чанга туу сонсоод ингээ байгаад байгаа юм бол тэр чинь бусдыгаа хүндлэхгүй. Энэ бол бас хурал биш. Тийм болохоор уучлаарай наадхаа болчих за хурлаа эхлэе гэдэг тэнгүүд энэ то яагаад ингээд байгаа гэж хинч хүлээж авдаг. За уучлаарай. Тийм хурал одоо эхэлж байгаа юм тийм хурал эхлэег болохоор ингэжлээ шүү гэл. Тэгэл ер нь нэлээд тийм хүнтэй харилцах чадварыг заадаг юм байна. Тэгээ би ч гэсэн одоо тэгээ угаасаа тэргүүн болсноос хойш яг сул тал байх нь байна. Гэтэ давуу талуудыг бүгднийг нь олж хараад өөртөө ингээд шингээгээд ингээд нэвчүүлж байгаа. Сул тал мал гэвэл яг вэ яг үнэхээр чухал хичээлээ хиймээр санагдаад яг онгод орсон те би энэ хичээлийг л одоо хийн гингүүт заавал хурал хийх ёстой. Тэр нэг үйл ажиллагааны тэрийг ярих ёстой. Оюутны хөгжлийн төв дээр очиод те оюутны хөгжлийн төвийн даргатай очиод тэрийг
одоо асууж давлах хэрэг bay шүү гэл нэг юм аар цархан зүйл гарах юм бол би нэг өөр хүнд хариуцлаа чи тэгээ явцгаа тэгчгээ ингэчгээ гэнгүүт нэг юм хариуцлага алдсан юм санагддаг учраас өөрөө ирэхгүй нөгөө нэг дал тухамсраараа тэрийг хийх ёстой гэд явчихна. Тэнгүүд нөгөө энд байгаа хүсэл сонирхол чи буурсан гэдэг ч юм уу. Хичээлийн хувьд бол тэгээ төрчилдөх юм бага саг гарна. Гэтэ ер нь манай нөгөө клубийн удирдах багш гэж явдаг Оюнбат төгшөл дандаа угаас хэлдэг. Яаж ч байсан хичээл чинь нэгт тийм учраас ингээд тэднийг хичээл ингээд доошоо оруулж болохгүй гэдэг болохоор яг тэрийг ингээд дандаа бодож явдаг. Нэгт хичээлтэй нэгт хичээл. Тэгэхээр би тийм чухал биш л бол хичээлээ хийчих дараа нь нэг хийчих болох юм байна гэл. Тэгвэл ангийн дарга хийх нь ямар тэр хүний хажуугаар зэрэгцээд хийхээр төвхтэй байна уу? Эсвэл сурцсан зүйл болохоор амар байна уу? Төвхтэй санагдаагүй шүү дээ ангийн дарга бол. Тийм үү? Ерөөсөө төвхтэй санагдаагүй. Тэгэл хурал мурал хийх чинь нөгөө би чи хамгийн цөөх хөвгттэй ангийн дарганы төлөөлөл сууж байгаа. Тэгэл бусдууд ингээл ингэдэг тэгдэг. Та одоо монтажын зураг юм уу яана тэгвэл 2 багтж болох уу? Нэг ангид 4 цаг юм уу 6 цаг болгож болох уу гэл ингээл ярьж хахад би ингээл 4 цаг хангалт. Манай зүгээр ханг гэл. Тэгэл нэг нь яваагүй манайхан ч хөөхөн штэ эсвэл болохоор нэг нь ингээд монтажын зураг даруулах ирээг байх юм бол нөгөө чи хайж байл бөөнөр ярээрэ гэл бүгдээрээ яриад нэгийг ганцхнаа дутаачих юм шиг ингээл 8 л байгаад тах юм бол ингээл заавал ихсүүлэхгүй бол тэгэл ингээл янз бүрийн ийм монтажын зураг даруулах те ийм хурал жижиг юм дээр бол нилээн тийм амь нэгтэй бол харагддаг. Тэгээ тийм ч болохоор угаасаа би тэдэртэй одоо бас харьцахад амар нилээн тийм зөв хандлагатай хүмүүс байдаг болохоор тус нь ингээл өө найзаа андаа ингэсэн тэгсэн байлээ. За өнөөдөр би ингээ хурал цус юм а тэгсэн чи ингээд тэгээд гээд би зүгээр хөсөөл угаасаа бүгд нь утасчихдээ шүү дээ ингээ нэгээр нь залгаад. Зүгээр дугаал ингээ залгаад өө юу вэ нөхөө за хичээлэн сайн уу. За өнөөдөр чи сургууль дээр байгаа юм уу? Сургууль дээр байвал хоёул 2 дугаар байранд үл зөө. Байхгүй бол хоёулаа ярьчаа би нэг хүсэл 5 минут л байх гээл тэнгууд худлаа 10-20 минут ярьж байгаа байхгүй. Тэнгууд 5 минут ярих юмыг 10-20 ярьж ингэдэг нилээн уршнаа өгнө бол гэхдээ л би ингээд нөгөө бүх нэг юм хэлчихэд баг хариултыг ингээ хэлж өгөөл чи энэ дэр юу гэж бодож ингэвтэй яг го миний хувьд л би ингэж байгаа байхгүй гэдэг нэг тэр хүн нөгөө асуудлаа шийдэх чадвар одоо асуудлаа шийдэх ингээ шийдэлт нь ингээ туслаад ингээ тэрлүүн чиглүүлээ хайчий гэж боддог болохоор ингээл бүх юмд нь ингээд бүх юмыг амар тайван болгочоод сэтгэл амар болгочоод ингээ уцаа тасалдаг. Тэнгүүд альдын бүгдээрээ надаар хэлүүлдэг ойлгоцсон. Дахиж хоёр дахь хэлүүлнэ гэх юм байхгүй. Дахиж уулзаад надаас өөр гуруулаач муулаад хоорондоо ярихад альдын 3 талд 3 ингээд юм аяг цогцоор нь ойлгоцсон хүмүүс хоорондоо ярьчингууд надуугаас асуудалтай санагддаггүй. Тэгэл яг ингээл бүгднгийн одоо хичээл сонголт Монгол төр гэхэд ингээл нөгөө зарим нэг юм мэдээг хүүхдүүд хүртэл байж байгаа байхгүй манай нэг 2 3 ч юм уу те. Тэгвэл тэднийхээ гяс ингээд хуцаар яач хамаагүй хийж өгчөөл тэгэл сүлд нь өөрийнхөө хичээл сонголтыг хийчихгээл тэгэл ингээл одоо өрөөний шалаа угааж идэх ч юм уу те өрөөгөө цэвэрлж яхад ингээл цонхноос нэхлэл бүх юмаа хийгээл өрөөнийхөө хаалгаараа гараал ингээ өрөөгөө харахад гой цэв цэвэрхэн байдаг шиг шалаа ингээл угаагаал хамгийн сүлд нь өөрөө гараад тэр угаас шалан дээр гიშггүй байх мэдрэмж ямар байдаг ч тэрэн шиг бүр амар гоё идэг бүх юм л юм гоё тэгслээд ингээ дуусгадаг төрцөн удирдах ч хүн юм байна штэ. За тэгвэл ингээд оюутан болоод одоо төгсөх чинь тэр талаар мэдрэмж нь ямар байна? Хамгийн сүүлийн өдрөө ямар байх бол магадгүй тийм ээ? Дутуу сурсан зүйл байгаа санагдаж байна уу? Дахиад нэг үзчмээр юм байгаа санагдаж байна уу? Угаасаа би ер нь л сурах дуртай. Би өөрийгөө угаасаа дандаа л тэгж дүгндэг сурдаг төрлийн юм байна. Би угаас турмаар байгаа болохоор болдог бол одоо нөгөө уйларч мэлрэх те эсвэл нөгөө нэг цэрэгтэй ч гэсэндээ уйларч мэлрээд идэх штэ дахиж тэрийг нь дөрөв би дахиад цэрэг болно мөрнө гэл. Яг тэр шиг би болдог бол яг ингээ дахиад сурчмаар байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө одоо нөгөө нэг илүү их цаг хугацаа юунаас л чухал болчих. Төгссөн л бол чи диплом авсан л бол чи он цорлоготой төгссөн л бол тэг юу хийгээд байгаа юм бэ чи яваад ажиллаач гэдэг ажиллаа хий. Тэгээ чамаг ингээд боловсон хүчин болоод айгүй мундаг чадварчаад ингээд ажил хийгээд тэгээ нэг мөртөг цүнх хүрчээд ингээд өндөр өсгөтөр алхаж байгаа чи хармаар байна гэж ер нь тийм болцсон байлээ. Тийм болохоор би үнэхээр ажлын байдлаа харж агаад дахиж сурах үгүйгээ шийдэн. Дахиж сурна гэдэг маань магистрийг л хэлээд байна л да. Тийм боломжтой бол би бакалавр дахиад сурах байсан. Сурмаар байна. Дотоо сурсан юм мэдээж байгаа би надаас нөлөөлсөн, надаас шалтгаалсан юм бас байгаа. Өнгөрүүлсэн дурсамж бол тэгэл яг байх ёстой л хим хэмжээ байх. Иннээс илүү байх юм бол илүү магадгүй ингээ шуналтай те. Даврах хүн хим хэмжээтэй байх те. Даврах байх. Тэгэхэд яг сүүлийн өдрөө л угаасаа айгүй уйлна бүх юмыг санана гэдгээ бол амар мэдж байгаа. Энэ ширээг хүртэл би санана.
Тий. За тэгвэл одоо ингээд ажил дээр гарлаа. Дахиад жоохон боллоо. Ажлын байранд гараад хамгийн жоохон болох чинь Монголын сэтгүүл зүйн одоо ингээд таныг үлгэдээд авах гэж байгаа энэ салбар танд яг одоо ямар байгаа юм шиг санагдаж байна. Үгүй ээ тэгэл хүмүүс нэг сэтгүүл зүйстэй хог болцсон гээл идэг. Надад бол гоё юу? Надад гоё. Бүх юм л гоё байгаа. Бүх ингээд яг ийм амар хийм хог шороотой тариалангийн талбайд тэг ингээл гоё ингээл ургац ураагаал ургац тариал явж байгаа юм шиг санагдаж байна. А би тэрийг ямар амаатай араас нь очил бас хамт тариал ингээл явъя. Гоё тариалангийн талбайтай болъё. Тэгээд яг хуу хүмүүсийн хэлдгээр бол ингээл нийтлэг муул нэг сэтгүүлчийг харчингуул ингээл муу юм болгоно л энд эднэр чинь ингэсэн тэгсэн яг хуу нэг хүрийн эвэр дэрэг бол 1000 хүрийн эвэр дэрэг гэж угаас үнэн бүгднгийнх нь нэрүнд яригдах баг. Гэтэ маш мундаг сэтгүүлчид бидний мэддгээс илүү бүр хит хийх байдаг. Би санамсаргүй би угаасаа хувь тавилан бас итгэдэг болохоор ингэж явж байгаад те намайг ингэж юмыг одоо өөдрөгөөр гэгээлгээр харсны маань шанд намайг угаасаа гоё ажил үлгээдэж авах гэж бас итгэдэг. Гэтэ зүгээр ээж яагаад ажил ирэхгүй л ах л та. Би угаасаа аль болох нөгөө нэг багш нарынхаа нэр хүнд сургуулийнхаа нэр хүндийг бодож би сайн газар сайн удирдлаганд ор явна гэдгээ бол амлангаа одоо мөрөөддөг. Тийм. Монголын сэтгүүлчид дутагдчихж байгаа энийг л яг нөхчих юмсан. Би энийг нь ингээд дүүргээд өгчих юмсан гэж боддог зүйл байгаа юу? Нөгөө нэг янз бүрийн тийм том хэрэгүүд ч юм уу те тиймэрхүү юм дээр яг ингээд намччтай юм санагдаад байгаа юм. Нөгөө нэг хэлсэн хэлээгүй ялгаагүй гэж боддог яг ч гэж магадгүй л те. Тэр сэтгүүл зүү тэр редакц яадгийг бол би мэдэхгүй. Гэхдээ дуурдаг левел надад бол сайн. Дуурж ийн гэдэг чинь нэг асуудлыг ингээд төвшүүлээд байна. Нэг асуудлыг хүний чихнээс сонсгож байна. Тэр хүн 10 сонсч илаа гэхэд 9 нь ингээд муулж яхад нэг нь ч гэсэндээ зөв шүү гэж бодож ивэл тэр бол айгу айхгүйгээр үзэл бодлоо илэрхийлээд дугарч сурах хэрэгтэй байна. Тийм, ер нь бол үзэл бодлоо илэрхийлээд л байвал гоё. Тийм, ямар хамаатай тэр үзэл бодол бол нөгөө үзэл бодлол юм чинь тогтсон онол биш шүү дээ. Хүн болгонд ингээд нэг юм төрөөс гаргаж байгаа шийдвэр шиг бодлого шиг таалагдах албагүй. Тийм болохоор зүгээр ингээд илэрхийлээд л авах хэрэгтэй гэж би боддог шүү дээ. Тэгээ өөрөө ч гэсэндээ би угаас нь юм л хэлчих гээд идэм аа нэг юм ингээл бүр багштай хүртэл бэлжсэн. Багшаа эн чинь ингээд юм гэл тэгээд хаяа чимээгүй байх нь ондог л доо. Гэхдээ тэрийг ялгаж ингэж харж чадах тийм анзаарахтай байх хэрэгтэй л гэж бодож байна. Одоо залуу сэтгүүлчдэд хамгийн хэрэгтэй чадварыг юу гэж бодож байна? Тэгээ адилхан зориггүй л байгаа юм лөө. Жоохон зориггүй. Тэр зураг авах нийтлэл бичгээс илүүтэйгээр зориг хэрэгтэй. Тийм, зориг л жоохон дутаад байгаа. Яг нь би бас багшаасаа баха сонсч илсэн л да нөгөө илүү тэгээ дэшээ ингэж явчих юм бол шоронд орох хүртэл магадaltaй сэтгүүлч юм бол. Тэгээд хуйлаа мэдхгүй бол ингээ те нөгөө хэрэндээ орогдоод ингээ асуудалд ороод хэрэг тохох магадaltaй загталтай гэл. Бас амар сонсохоор. Гэхдээ зөрөгтэй байвал нэг юм хүнийг угаас зориг айгу авардаг юм аа ингээд яг зориглол хэлчих юм бол хилээгүүдээ харамсаж суусны өмнө те. Тэгэхээр яашгүй би хэлжлээ штэ. Яг усаа жоохон лайлал тэгтээ зүгээрээ гэдэг нэг юм гоё юм ялцсан юм шиг мэдрэмж явдаг. Тэгээ би яг зөв юмд зоригтой байгаасаа л гэж бодож байна. За тэгвэл одоо ингээд AI гэдэг зүйл гараад ирлээ. Ингээд эхнээсээ мэрэгчлүүдийг ингээд халаад эхэлсэн. Сэтгүүлч мэрэгчлийг ингээд хүмүүс хийж авч явахын тулд бид нэр юугаараа илүү ялгарах хэрэгтэй юм бэ? Юу хийж AI-аас илүү төвшөнд гарч мэрэгчлээ хадгалж өгдөг үү? Тийм, амар зөвүүн санаатай л байх хэрэгтэй шүү дээ. Жинхэнэ зөвүүн санаа бүтээл сэтгэлгээтэй байх юм бол асуудалгүй баха. Уу асуудалгүй үйл бас буруудд юм болов. Гэтэ үнэхээр санаагаараа ингээд алалцаад уралдах юм бол яг би сэтгүүлч хүний одоо нэг сэтгэлгээ бол нэлээд задгаа гэж боддог шүү дээ.
Тийм болохоор яг сэтгэлгээгээрээ бүтээл сэтгэлгээ тэгээ тийм содон санаагаараа л илүү хүрэх чадах байхаа. Зөв. Сэтгүүлч тэгвэл сошиалд идэвхтэй нэг үгээрээ инфлюенсер байх хэрэгтэй юу? Тэгвэл ч юм үгүй хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй шүү дээ. Ер нь тэр хүн үнний төлөө явна гэж анханасаа сэтгүүлж болсон юм бол хэрвээ үнэхээр нөлөөлөгч хүн болчих юм бол тэр бусдад нөлөөлөж явна гэсэн үг. Тэрийг уншиж байгаа одоо хүнд 10 юуг нь ч ойлгохгүй уншиж байгаа уншаад ч хамаагүй уншиж байгаа 10 хүний нэг нь заавалч ойлгоно тэрийг бол угаасаа. Заавалч хүн тэр агуулгыг ойлгохгүй маа гэхэд нөгөө нэг энэ нөлөөлөгч ингэж хэлж байгаа юм байна. Тэгэхээр зөв юм байна гэсэн нөгөө нөлөөнд нь автна. Сэтгүүлч угаасаа мэрэгчлэн нөлөөлөх ёстой болчиход байгаа шүү дээ. Хүмүүс түгээх. Тийм. Тэгэхээр би бол нөлөөлөгч байх л ёстой гэж бодож байна. Яа гэх инфлюенсер бол болрий. Та тэгээд өөрөө эхний хүүхдүүдгээд Instagram хаяг хөтэлдэг, найзуудтайгаа хамт хөтэлдэг. Тэгээд тэр нь бас манай техникийг маш их сурчилж буй нэг үйл явдлуудын нэг. Тэгэхээр хизээ энэ анх санаагаа олсон бай. Ингээд рил хийж эхлэе. Техникээ сурчлаа. За баг юу юм дөө 2 дугаар курсээс л юм шиг байна. 2 дугаар курсынхаа баг нэгээ төгсчөөл гэсэн үг л дээ. Зүгээр нөгөө нэг юм санаандгаа бичлэг хийж байгаа л тэр маань юу атсан. Уг нөгөө нэг зүгээр дурсамжаа хадгалдаг тийм аккаунттай л болъё гэсэн бодолтой байсан чинь зорилго маань жоохон гажицсан. Хандлт татсан чинь яагаад нөлөөлж болохгүй гэж тэгвэл. Яагаад хүмүүсийг яагаад татаж болохгүй гэж хүмүүс тэгвэл яагаад танигдчих нэрээ болохгүй юм. Дурсамжаа хадгалъя гэдсэн чинь нөгөө нэг юу хамаагүй илий бичлэгээ тавьчихна гэсэн үг байхгүй юу? Тэгсэн чинь цензурт авах хэрэгтэй байна. Тэгээ дээрэс нь нөгөө нэг нилээн дагагчтай болоод хүмүүст бүр нилээн эргээр өрдөг гэсэн маа бид нар чинь нэг хэсэг бүр оргилтой өрөөд тэгж яхад хүртэл бид нар биогоо өртөлж эхэлсэн. Мөнлөгийн ухааны их сургууль сэтгүүл 103 дугаар төвш 2 дугаар төвш ингээд яг инфлюенсер болж эхэлсэн ч гэсэн сэтгүүл чихээ ёс зүг хизээж алдаагүй хамтдан аваад явж гисэн байна. Тэгэл ажиллах нөгөө нэг өстой нөгөө тэр зарчим толгойд орцсон л гэдэм бэлээ. Юу байх хэвээр ёс зүг байж болохгүй, буруу юмыг хөвлөн дэмж болохгүй тий. Тэгэнгүүтлээ үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Яг үлгэр дуурайл тэгсэн чи биднийг яалтчгүй л нэг юм жоох хөвчүүдэдсэн, ах хүндтэй хүнчүүдэдсэн. Тэгэл адаглал нөгөө оюун эрдний цүнхний ирэг мэрэг дээр хүртэл нэг юм хөөрхөн нэг юм хөнгөн шоглсон юм бичлэг хийж мэгээл. Тэр нь бас амар хүмүүс төрчмөрөл. Тэгэнгүүт нь нөлөөлөгч тэгээд асуудлыг шүүмжлээд тэрнгээ нөлөөлнө гэдэг чинь ингэж яаж байгаа юм бэ штэ. Ингэж илэрч байгаа юм бэ штэ гэд би амар баяртай хүлээж авчихсан. Би яг өөрөө хүний сэтгэлээс гарсан юм буцаад хүний сэтгэлд хүрдэг гэж боддог. Яг сая таны ярианаас бол энэ нэг дахиад нэг удаа батллаа гэж үзэж байна. За баярлаа. За контент хийхэд бол хамгийн тийм хэцүү байсан үе юу вэ? Одоо өөртөөхөө аккаунт дээр үү? Тийм. Үгүй яг нэг юу ч бодохгүйгээр хийгээдсэн юмнууд айгүй амжилттай болоодсан байхгүй юу? Илүү их бодоо шаналаадсан юмнууд нэрс амжилт олохгүй гадсан. Тэгсэн чинь за юу ч бодохгүйсэн дээр гээд нөгөө нэг нийгэм чи одоо нөгөө амар сөрөг байдаг болсон. Тэгэл эерэг байх гал ингээл дэлгүүртэр явж байгаа л жижигхэн нэг юм хөнгөн шүүмжлээд ингээ хийсэн чи тэр нь айгүй буруутсан. Одоо нөгөө нэг юм хагарах эвдэрнээ наач хагарнаа хагалсан бол өөрөө төлөөрөө мөлөөрөө гэдэг ингээ бүр яг юм ярьж байгаа юм шиг битсэн нэг юм текст бахарна юм палмасэр битсэн бахарна би тэрийг ингээ шүүмжлээд тийм амар ааштай бахтай яадаг юм аа тийм ингээ нөгөө хөнгөнөр шүүмэлт найзуудтайгаа ярьж байгаа юм шүүмэлсэн чинь нөгөө тал төрхтэй нөгөө нэг магадгүй тэр дэлгүүрийнх нь эзэн тэрийг харна байнгын үйлчлүүлэгч нь харна тэр дэлгүүр дуртай хүмүүс харна тэнгуут нэрэл тийм асуудал байдаг ч байсан байгаа байхгүй юу ингээд үнэхээр л хагалцдаг байхгүй юу наадах чинь тэгчээд хахад болсон кейсээс үүдээ тийм үнэхээр хагалч дандаа хагалцдаг юм тийм болохоор ингээд бичдэг юм тэгээд тэр чинь хүмүүс угаасаа үйлчлүүлэгч хаа ингээд ямар дураараа хичнээн дураараа байдгийг ингээд угаасаа хүмүүс мэддэггүй ингээд үнэн бодит байдлыг бичиж яхад ингээд чи дэлгүүрийн нэр хүнд хандлаа маллаа гэдэг ч юм уу тэгээд тийм юмд би ингээд ямар тэнийг юм бэ гэж бодож модол нэг юм асуудал байсан. Гэхдээ бол ер нь санаагаа л олцсон бахад хийхэд нэг төвөгтэй юм байхгүй дээ. Гэс нөгөө дуртай юмдаа бол хүн чинь тэгэл дороо л юм бэлээ. Тэгвэл миний асуугаагүй таны ярмаар байгаа зүйл байна уу? За юу гэж болох юм лөө?
Айгүй юм болов. Сэтгүүл зүг амар болгоомжтой бодчихл сонгож орж ирэх хэрэгтэй болов. Хүмүүс одоо нөгөө нэг би нэг юм зүү тогтол шиг анзаарсан байхгүй юу? Нэгдүгээр курст орж ирсэн хүмүүсээс за яг уу 70% ч юм уу үлддэг. Тэгэнгүүт тэр 30%-аас нь заавал явдаг. Тэр 30%-ийнх нь 10% нь буцаад ирдэг заавал. 20% нь тэрчгтээ явдаг. Тэгж явахдаа ер нь л мэрэгжлээ солидөг. Тий. Тэгэнгүүтлээ би тэр чадна гэж бодож байгаа л орж ирэх хэрэгтэй гэж бодсон. Бодож байгаа шиг амархан зүйл биш ээ. Тэгэнгүүтлээ бас адаглаад алдаатай үгийг харчаад дургуун хүрдэг бол орж ирэх хэрэгтэй. Тэнцвэрч чанартай бол алдаатай үг харчаад ингээд нэг алдаа ичсэн байхаа ийм хүүгэн дээр алдаад энэ балархаа шиг ген штэ гэд ингээд хартчдаг тийм шүүмжлэл сэтгэлгээтэй те. Тэнгүүлээ тэр алдааг ингээд засаа биччихдэг. Өөрөө ингээд алдаж бичихгүй хичээдэг. Бүх юмдыг ингээд төлөвлөдөг. Тийм хүн бол сэтгүүлч мэргэжлийг сонгож орж иж болох байх. Алдаатай юм харчаад яах тэгэл бөөнөр бол ингээд бичдэг болцсон штэ яах вэ тэгэл. Энэ яавлагч нэг асуудал биш үү гэж бодож байгаад орж ирсэн хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүс баг явман төгсөн төгслөө нэг алдаатай бичсээр байгаа төгсчдөг байхгүй. Тэгвэл би надад жоохон эмгэнэлтэй санагдаад дим аа. Ядчил алдаагүй бичиж бид нар сурцсан байх хэвээр оюутан болдог. Одоо ч бүх дүрм өөрчлөгдөөл тэрэн дээр жоохон асуудал гарч магадгүй л дээ. Бид нар нөгөө интернетээр спел чек мэгэр шалгадаг ч юм уу те. Гэтэ боломж нь байгаа юм чинь ямар мат интернетийг шалгаад ч хамаагүй тэрийг ашиглаад ч хамаагүй дандаа зөв бичдэг байх хэрэгтэй. Юмд анхаардаг байх хэрэгтэй. Тэ шүүлтүртэй ханддаг байх хэрэгтэй. Энэ үнэн мэдээлэл нь үү, худлаа мэдээлэл нь үү гэдгийг хараад мэддэг байх хэрэгтэй. Яг тэгж тийм анзаарахтай байдаг байж л орж ирэхгүй бол нэрээ жинхэнэ юу ч бодохгүй байж хаад орж ирсэн хүмүүс бол төгсөөд баг нэг үнгүүд үлээд байгаа байхгүй юу? Сэтгүүлч болоогүй. Нийгэмд бас буруу ойлголт төрүүлээ. Тийм. За тэгвэл одоо яг 4-р курсын яг одоо байгаа энэ цаг мөчид байгаа Дэрэм гэдэг хүн яг эргээд 4 жилээ харахад яг юу сурсан бэ? Хоёлаа тэрийг ингээд тэмдэглээд хадгалаад үлдээдэг хөө. За. Ингээд бүхнээс нь ингээд 50 би тийм сурлаа гэд. За яалтчгүй л хамгийн номер 1 бол өөртөө итгэлээс надад бол. Надад бол угаасаа амар чухал байсан. Тэгээд өөртөө итгэлтэй хүн яаж харагддаг, өөртөө итгэлгүй хүн яаж харагддгийг би ингээд бүр ингээд 4 жил анзаарч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт өөртөө итгэлтэй байх хэрэгтэй юм байна. Тэгээ юмд зөрөгтэй байх хэрэгтэй юм байна. Угаасаа нөгөө нэг жижиг юм дээр ч гэсэн анзаардаг юм. Хичээл ингээ үзэж байгаад багш асуулсан гот за тэр зөв билүү буруу билүү. Тэр юу хэлээгээ бодож исэн юм яг зөв бидэг байхгүй. Тэгээ тэрийг хэн ч хэлж чадахгүй байж байгаа багш хариулт нь энэ штэ гэлэнгүүт миний бодож исэн юм янгот би ингээ зөвхөлд нь хараас чүх гэдэг байхгүй. Тэрэн дээр л мэдэгдэж байгаа байхгүй юу. Зүгээр хэлэх хэрэгтэй. Буруу байжгаад хэлэх юм бол яадаг юм бэ жинхэнэ нөгөө өөрөө тэр эвгүй байдалд орлоо гэж бодоод ч хамаагүй. Гэхдээ ер нь эвгүй байдалд орсон ч яадаг юм. Эвгүй байдалд ороод ч гэсэн тий амар хөөрцөн байжгаад хөрсөн дээр буугаад ч гэсэн ер нь ингээд юмыг ойлгох хэрэгтэй. Юмыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж бодсон. За хамгийн номер 1 гэвэл сая хэлсэн чил угаасаа өөртөө итгэл байлаа. Дараад нь одоо юу гэдгийг хүнтэй харилцах чадвар, хүний арга ивийг олж сурах тийм одоо чадварт суралцлаа. Удирдан чиглүүлэх тийм төрлөх авьяасаа. За мэдээж тийм удирдах чадвар маань бол бүр илүү сайжирсан. Тийм би тэгээд угаасаа нөгөө нэг багшаа сааж болсон сонсчихлээсэн. Тэгээд тэр үгэнд айгүй урамшаад тэрийг ингээд би одоо ингэж энийг ашиглах хэрэгтэй юм байна. Гэхдээ би зөвөр ашиглах хэрэгтэй юм байна. Гэхдээ одоохондоо би тэгж нэг амар лаг тийм өдөртөгч хийж чадахгүй ч дараа хийж чадахгүй ч гэсэн одоохондоо энэ одоо байгаа энэ орчиндоо ч гэсэндээ би энэ одоо тэр өдөртөгч зангаа ашиглаад юмыг зохицуулах чадвартай байх хэрэгтэй мэн гэдэг ч юм уу те. Тэгэл би одоо тэгж бодсныхаа хүчинд л угаасаа юмыг удирдах дуусгасан. Тэгээ одоо удирдсаарч байна. Тийм болохоор би одоо нөгөө удирдах чадварыг бол бас нэг хүнд байх ёстой чадвар юм шүү гэж бодсон. Удирдах үнэхээр нөгөө лаг хүн байгадаг, амбиц хүн байгадаг, удирдах чадваргүй хүн гэж тутаа яалчгүй байдаг юм блий. Юм хэлүүл нөгөө буруутчдаг, хэлүүл хүний дургуй хүрхдэг. Тэр чинь удирдах чадвар нөгөө хөгжүүлээгүй удирдах чадварт нэг суралцаагүй хүн л юм шиг байгаа юм.
Тий. Би одоо ингээл угаасаа намайг удирдах байгаа хүнийг ингээ харангуут гэтээ нөгөө нэг жижигэн юм дээр шүү одоо байтглаад нэг багийн ажиллаар багийн дараа болох ч юм уу. Ингээ харангуут ингээ удирдах чадвар гэж энийг хэлдэг юм аа гэж шууд орж ирдэг байхгүй юу. Хэрвээ яг өөрөө тэрийг мэдээд авсан шүү. Хэрвээ тэр хүн надтай их гоё ярьцаад бид нар ингээ гар нийлүүлээд юмаа игээд ингээ дуусахтаа дараа ч гэсэндээ би бүх цаг үе тэр хүнийг за чи сайн байла. Чи айгуу гоё зохицуулаа. Яг мундаг удирдлаа гэж хэлэх хүртэл тийм байсан бол тэр үл удирдахч байх. Ямар нэгэн байдлаар ингээл зөрчилдөөл өөр хүмүүстэй ингээл муудалцаал те. Арга юм нь олж чадахгүй, хэлж байгаа үгээ ч гэсэн бодохгүй, үгийн сонголт нь шал өөр байгаад идэг. Тэгэл өөрийгөө яг нөгөө удирдахч гэхээс илүү нөгөө нэг толгойлогч дарагч тийм тэргүүн гэдэг ингээ харчингууд чинь буруутдаг юм шиг байна. Тэгэл ер нь хичээл дээр бол угаасаа хязгааргүй их юм олж мэдсэн, сурсан амьдралын ухаанд ч гэсэндээ бас баггүй их сургалаа. 3 багшаасаа ч гэсэн гурвуулангаас нь яг 3 талд би юм сурч төгслөө. Төгс гэж байна. Тийм. Тэгээд угаасаа юм ч гэсэндээ нөгөө тасаад ядж яхад энэ хүмүүнлэг сэтгүүл зүү бүх юм надаа ингээд тэтгэлт ингээд үнэхээр үлдсэн болохоор болж игэл би ямааргүй байгаа байхгүй юу. Тэгсэн чинь багш бас хэлжсэн юм. Би амиа бодгомл чамайг аваад үлдэнэ. Чи зүгээр энэ редакцид ажиллаад үлдэнэ. Гэтэ үгүй. Би амиа бодохгүй. Та нарыг бодож гин. Та нар хөгжих ёстой. Ингээ гоё газар гоё ажил хийгээд гоё явах ёстой. Үүрнээсээ гарч ирсэн миний шавнаар гоё явах ёстой гэдгсэн чинь яг тэр үеэс би ойлгосон байхгүй. Дандаа ингээд би ингээд багшаагаа зураад багшаа би энэ сургуультаа үлдмээрэн те. Би энэ миний хамаг дурсанд нүдэнд харагдаад байна. Би найзуудаасаа салмааргүй энэ хамгийн буруу байсан юм билээ. Тэрийг би нилээ хожоо ойлгосон шүү. Ойлгосон юм баяртай байна. Дөрөвдүгээр курстай ойлгосон тий. Хүн гэдэг гол нь хамгийн гол нь ойлгочлоо гэдэг чинь маш том зүйл шүү дээ. Тийм. За тэгвэл хоёулаа ирээдүйд магадгүй 5 магадгүй 10 жилийн дараах дэрэмд хандаж үг хэлээд тэгээ энэ подкаст өндөрлөе. Ямар гоё юм. За ирээдүйн дэрэмд за айгуу тийм жаргалтай өслөө. Өдөө хүртэл жаргаж юм сурлаа. За бараг асуудал байсангүй. Тийм ч болохоор одоо хаана гардаг жижиг шажиг ийм асуудал гэж бодоод их шантарчих гад байна. За тэгээд их сайхан сэтгэлтэй юм аа. Бүх юмыг сайхнаар гэгээлгэр харах юм аа. Гэтэ хаяа энэ нь төрүүлээд намайг алгадах юм аа. Тийм болохоор ирээдүйд чи ингэх юм бол чи яг нэг хэмжээнд л байж авах. Тэгэхээр чи намайг одоо ингэ хэлээд магадгүй чи намайг ингэ сонсож байгаа бол чи ойлгоогүй байх юм бол чи би болоогүй байгаа юм байна да гэж ойлгох юм байна. Чи нэрээ тийш үү би тэрийгээс өөрчлөсөн шүү гэж байгаа бол чи одоо их лаг явж байгаа юм байна. Би чамаар амар бахархаж байна. Гэтэ 5 юм уу 10 жилийн дараа гэхээр надад бол яг хуу 5 жил дараа явчихдаг л санагддаг л да. Гэхдээ би маш их зүйл хийж амжуулсан. Их нилээ хэдэн чат агцсан байх гэдэгтээ айгүй ихтэй байгаа болохоор чи одоо ээжтэй машин авч өгсөн үү? Хэдтэй асуух юм байна. Тэгээд оюун бутагч дээр очиж золгож байгаа юу? Тэгээд багшийнхаа хэлсэн үгнүүдийг санаж байгаа юу? Тэгээд сургуулаараа эргэж тойрж байгаа хിവэрээ үздэй. Тэгээд дүүнэртэй гоё үлгэр дуурайлаад гоё хүн бүх цаг үед гоё хүн байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээ бас урдын адил одоо багасаа л өссөн энэ дотор байгаа энэ сайн хүнийг чи бас битээ алдаарэ. Ямар амаатай юм бэ? Тэгээд сайн үнээрээ л дуусаарай гэж хэлмээр байна. Ямар гоё юм бэ? Баярлалаа. За тэгэхээр эрхэм хүндэт сонсогчдоо манай энэ дугаарын подкаст энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаараар бид асар их сурах хүсэл эрмэлзэлтэй, эргэн тойрондоо үргэлж сайн сайхныг хүсэж навшиг гэрэлтэж явдаг хөөрхөн эмэгтэйтэй ярилцлаа. Тэгээд энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа.